За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Илүү уруу сувгтай хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Намайг дэмждэг хүмүүст маш их баярлалаа. За ингээ илүү уруу сувгийн subscribe 14,000 хүрсэн байна. Өнөөдөр би аягүй их баяртай байна. За ингээд сувгтаа аягүй удаан видео оруулж чадсангүй аягүй олон хончих шиг боллоо. За ингээд уучлал хүсье та бүхнээсээ аягүй их завгүй байсан учраас за ингээд шалтгаан тоочод ивэл одоо шалтгаан тооч бол биш шүү дээ. За ингээд шууд хэрэгтэй орцгоё. Өнөөдөр нэг аллагын тухай ярих болно. Одоо маш одоо хэрцгийгээр одоо нэг оюутан эмэгтэйг бол нэг залуу ингээд одоо хүчрхийлээд ингээд мөчлөөд алсан энэ хэргийн тухай ярина. За мэдээж бол бас Японд болсон хэрэг байгаа. Сүүлийн үед бас би ингээд Япон юмд их татагддаг болчоод байна. За Япон юмнууд их сонирхол татаад байгаа учраас. За Томи Яно гэдэг хүний талаар эхлэе. За энэ Томи Яно гэдэг залуу бол ер нь бол одоо яг алуурчин байхгүй өнөөдөр ярих гэдэг хэрэг. За энэ залуу бол одоо ахлах сургуулийнхаа хүүхдүүдийн дунд бол одоо маш их алдартай, айгүй гоё тийм модель шиг бийтэй. За тэгээ айгүй гоё царайлаг одоо сургуулийнхаа тийм од хөвгүүн байсан. За тэгэл ангийнхаа сургуулийнхаа одоо бүх охтууд нь Томи Янод крашлдаг ийм одоо хөвгүүн байжээ. За гисэн хідээч бол энэ одоо төгс бие гайлбар энэ царай зүс одоо Томи Янод байсан ч гэсэн түүний одоо сэтгэл зүй дотоод ертөнцид нь бол одоо маш аимшигтай тийм харанхуй маш их одоо сэтгэл зүйн гэмтэлтэй нэгэн байсан гэж бол одоо мөрдөгч тодорхойлсон байгаа. За ингээд Томи Яно гэх энэ залуу бол одоо 33 наснда оюутан охин болох Мияко Хиракогийн амийг бол маш хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг ерөөсөө ингээ олон жил айгүй их илрээгүй. За тэгээд ер нь бол ингээл хэрэг чинь ингээл нэг жигж одоо нөгөө нэг юу гарч ирэл хэдэж штэ одоо уул мөр. Тэгсэн чинь энэ хэрэг ерөөсөө ямар ч уул мөргөн айгүй олон жил явсан юм билэ. Тэгээ энэ дээр би бас нэг юм хэлмээр байна. Юу гэхээр энэ хэрэг ингээд илрээгүй айгүй олон жил явсан. Тэгсэн мөртлөө бас энэ тийм сонио энерги над мэдэрч юу гэхээр би ч гэсэн энэ хэргийг ингээ орчуулаад тавьсан байсан заяа. Тэгээ ингээ орчуулаад бэлэн болгоцсон ингээд нөгөө нэг найруулга ингээ хийцэн байсан мөртлөө яа ингээ YouTube хоолоогоо уншихаал ерөөсө болохгүй ингээ янз бүрийн ажил гараад ингээ завгүй. Тэгэл зарим үед яг нөгөө нэг YouTube-ээ хийх одоо тийм одоо филинг төрөхгүй ингээ явсаар гад айгу утсан байхгүй. Тэгэхээр энэ хэрэг ч гэсэн бас ингээ илрээгүй утсан энэ нэг тийм сонир талаараа наад нэг тийм сонир санагцсан. За ингээд хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулж байсан энэ хэргийн асуулт юу вэ гэхээр Томи Яно хүн амны хэрэг үйлдчихэд энэ хэрэгээсээ ингээд олон жил бүрээс ямар ч уул мөр ингээд одоо илрүүлэхгүйгээр яаж байсан юм бэ? Энэ хүн яаж зүхтаасан юм бэ? Энэ их сонирн байна гэсэн асуулт ерөөсөө Японы одоо тэр ард түмний өмнө бол гарсан асуулт байгаа. За 2009 оны 11 сарын 6-нд нэгэн эрэгтэй хүн одоо Японы Хирошима гэдэг одоо дүүрэг баха тий Хирошимад байдаг Гару гэдэг нэртэй уул байд юм байна. За энэ ууланд одоо тэр нэг хүн одоо мөг түгээд явж ирсэн юм байна л да. За ингээд мөг түүж явахдаа одоо нөгөө мөгөө түгээд өвсөн дундаас ингээд мөгөө түгээд явж исэн чинь Мияко Хирако гэдэг байгаа яг одоо өнөөдөр ярьж байгаа хэргийн минь хохирогч оюутан охины цогцыг өвсөн дундаас олсон хүн. За энэ мөөг түүж явсан хүн биш үү те. Тэр өвс навчин дундаас бол эмэгтэй хүний хамгийн эхлээд тасарсан толгойг олсон байхыг тасарсан толгой одоо өвсөн дунд байхыг олж харсан байна. За ингээл нөгөө хүн чинь амар шокнд ороод хэвээр ангаагаал гайхаал тэнгүүтлээ нөгөө мөөг зөөгөө хаяал юу тэр мөөг зөөвтүүх ингээл хэвээр шууд уулнаас доошоо уруудаал гүүгээл тэгээд шууд цагдаа нарт одоо энэ мөөг түүж явахдаа ингээд эмэгтэй хүний тасарсан толгой оллоо гэж мэдгдсэн байна. За энэ Мияко Хиракогийн тасарсан толгой олдохтой байж тээ яг ямар байдалтай байсан бэ гэхээр одоо энэ хүн тэр цогцыг одоо шинжилдэг тэр задлан шинжээчнэр дүнсэн байгаа байхгүй. За энэ эмэгтэй нас барахынхаа өмнө тийм ээ маш их өвдөлтийг мэдэрч маш хүнд зодуурын улмаас одоо амьсгал хураасан тодорхой байна. За яагаад вэ гэхээр Мияко Хиракогийн тасарсан толгойнх нь тий хоёр нүднээс нь цус гарсан байдалтай. За ингээ хоёр нүд нь нээлттэй. За ингээ нүүрнийх нь тийм ээ царайныхаа одоо тэр бүх хэсэг бүр ингээд хөх няц болцсон одоо цогсны улмаас тий тис цогцсон ингээ хөхөрцөн. За тэгээ бүр хамгийн муухай нь юу вэ гэхээр тэр толгой дээр нь шүү дээ хүний гутлын мөр бүр ингээд мөр гартал нь гიშгцсэн байна шүү дээ. Тэр толгой дээр нь хүний гутлын одоо гიშгсэн мөр үртэл тэр нүүрэн дээрээс нь олцсон баг. За ингээд цагдаа нар бол одоо тэр Мияко Хиракогийн одоо тасарсан толгой олцсон тэр Гару гэдэг байгаа ууланд бол нийт 3 хоног одоо цагдаа нар ирэл хийгээд за ингээд одоо биеийн бусад хэсгүүдийг ингээд одоо олсоор л байсан байгаа. Энэ тэндээс ингээд олсоор л байсан байгаа. За ингээд 11 сарын 7-нд
бүр хамгийн цочирдмоор нь юу байсан бэ гэхээр бүх одоо мах одоо арсын ингээ шулцсан тий нөгөө яс мүлжөөд ингээ нөгөө яс нь махыг ингээ мүлчээр нөгөө яс нь гардаг шүү дээ. Тэр шиг ингээ бүр ингээ бүх мах арсын ингээ шулцсан эмэгтэй хүний дунд чөмбөгний ясыг бүр олсон гэж байгаа байхгүй. Тэгээ бусад махнууд найзын бүү мэд. Яагаад тэр эмэгтэй хүний дунд чөмбөгийг тэгж одоо шулж тийм ээ махыг одоо шулсан юм бэ энэ их сонио. За ингээ 7-нд ингээ дунд чөмбөгийг олсон. За ингээ 11 сарын 8-нд нөгөө Мияко Хирако нөгөө оюутан охины маань ерөөхдөө их биеийг олсон байгаа. За ингээд түүний одоо их бие олдохдоо бол маш аимшигтайгаар зэрэмдлэгдсэн байсан учраас нөгөө цагдаа нар чинь энэ тэр цогцыг хараа шууд өгөөд бүүлцсэн гэж байгаа байхгүй юу. Тэний хүн нэг ийм байдалд ордон шүү дээ. Нөгөө нэгэд харж чадахгүй юм харахаар шууд бөөлждөг нэг тийм хүнд нэг тийм реакц үзүүлдэг тийм байдаг те. Тэгэхээр ингээд цагдаа нар ч бол одоо байнга л одоо хүн амны хэрэг юмтай ажиллаж байгаа юм тасгийн бүрдэгчд юм ажилчид байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажилчид бүртэл одоо тэр олдсон эрэмдэглэсэн цогцыг хараад шууд бөөлцсөн гэхэр чинь энэ бүр ямар амар байсан юм бэ гэдг нь бол одоо тодорхой байсан юм уу да гэж би бодсоо. За ингээд их биеийн байдал одоо яг ямар хөө байдалтай байсан бэ гэхээр нөгөө хөвлий тийм ээ хөвлийн хэсэг гид сорчмын хэсгийг одоо ингээд зүсээд хэрчээд дотор хэрэгтнүүдийн бүгдийг ингээд гаргаад авцсан байсан. За ингээд хавирга нь ингээд бүр ингээд хугараад ингээд нөгөө арьсаа бүр ингээд нэвт цоолоод гарцсан байдалтай. За ингээд тэгээ дээрээс нь цогцос бол ямар ч цусгүй байсан гэж байгаа байхгүй. За ингээд цогцос цусгүй байснаас дүгнж үзэх юм бол цогцсны цусыг одоо юулж авсан байна гэж үзсэн байна. За мэдээж нөгөө нууц эрхтэн буюу бэлэг эрхтний нь бол маш аимшигтайгаар зэрэмдэглэсэн байсан гинэ. За тийм болохоор одоо эсвэл нөгөө эмэгтэй хүн юм уу, эрэгтэй хүн юм уу энэ ч одоо ямар хүсний хүн юм бэ гэдгийг бол үнэхээр тодорхойлох боломжгүй байсан. За мэдээж толгой нь одоо биеийг хараа за энэ хүн эмэгтэй хүн байна гэсэн нь бол одоо тодорхойлсон гэж байна. За ингээд 9-нд 11 сарын 9-нд шагаанаас доош одоо хөлний өрөөсөн хөлийг олсон гэж. За хүний нөгөө хөлний шагаанаас доош гэж одоо нөгөө сарвуу гэх үү те хөлийн сарвуу гэж ярих бах те. За энэ хэсгийг бас олсон. За ингээд задлан шинжилгээгээр бол одоо тэр задлан шинжилгээний одоо тэр ажилчид юу гэж тодорхойлсон бэ гэхээр за энэ хохирогчийн ерөөсөн нас орсон шалтгаан бол боомлуулж нас орсон гэж тогтоосон байна. За ингээд нийт цогцсны одоо бүх биеийн хэсэг бол олдоогүй. За ингээд хоёр гар нь баруун хөл нь зүүн хөлний одоо өвдөг буюу шагаан хэсэг нь ерөөсөө огт олдоогүй. Тэр уулнаас хайгаад ерөөсөө олоогүй юм бэл. Тэгэхээр одоо ерөнхийдөө цогц бол бүтнээрээ олдоогүй гэсэн үг юм байна. За цагдаа нар бол нөгөө нэг Мияко Хиракогийн тэр тасарсан толгой одоо маш ихээр хөхний зулоод ингээд гимтсэн байсан ч гэсэн одоо цогцыг тийм ээ 14 хоногийн өмнө ингээд сургуу алга болсон гэж бүртгүүлсэн алга болсон одоо 19 настай тий их сургуулийн оюутан Мияко Хирако мөн байна гэж одоо ерөөсөө шууд таньсан байгаа. За энэ охиныг бол одоо алга болсон гэд ингээд цагтаад бүртгүүлсэн байсан. За ингээд сургуу алга болсон гэж бүртгүүлснээс хойш 14 хоногийн дараа буюу 2-7 хоногийн дараа цогцыг олжээ. За ингээд цогцос бол гарч ирсэн. За цагдаа нар буюу мөрдөгчд хоёр ерөнхий гол асуулт гарч ирсэн байна. За нэг Мияко Хираког хэн алсан бэ? Хоёр за энэ хэргийг тийм ээ ямар хэрцгий мангас яагаад ямар шалтгаанаар ингэж үлдвэ гэсэн хоёр ерөнхий асуулт гарч ирсэн байна. За Мияко Хирако 2009 оны 10 сарын 26-нд алга болсон гэж бүртгэгдсэн байна. За Мияко бол тухайн үедээ алга болохоос өмнө тийм ээ Японы Шиманы мужид байдаг Хамада их сургууль сурдаг одоо оюутан байсан байна. За мөн одоо энэ Хамада их сургуулийнхаа одоо оюутны дотуур байранд ингээд амьдардаг. За тэгээд энэ дотуур байрнаас 1.5 миль буюу за 2.4 км зайтай байрлалыг одоо дэлгүүрт тийм заримгны мухлагт ажилладаг тийм оюутан охин байсан баг. За тэгээд бол Мияко маань тий одоо ингээд ажилласаа тараад тэгээд дотор байрлалгаа ерөөсө дандаа алхаж явдаг байсан юм байна. Одоо дотор байрлалаасаа ажил руугаа ажилласаа дотор байрлалгаа ерөөсө дандаа алхдаг байсан. Ингээд өдөр болгон 2.4 км нэг талдаа тий ингээд алхаж явдаг байсан. За тэгээд 10 сарын 26-ны өдөр Миякотой хамт ажилладаг нөгөө заримгны одоо нөгөө мухлаг тий тэр газар нь хамт ажилладаг нөгөө coworker одоо хамт ажилладаг хүн нь яг тэр 10 сарын 26-ны өдөр Миякод хэлсэн байгаа байхгүй юу. За Мияко чи ингээд 2.4 км газар ингээд алхаж дотор байранда ингээд харьдын юм чинь нэртгий явчих ингээд эрт тарчих би ингээд үлдсэн юм аа ингээд юугаа те зохицуулаад ингээд ажиллаа хаачаа гэд ингээд Мияког явуулсан баг.
За ингээд яг тэр өдрийн тэр 10 сарын 26-ны өдрийн мэдээж тэр нөгөө ажлынхаа хяналтын камерыг одоо ингээд бичигдснээр бол Мияко 21 цаг 15 минутанд ажлаа тараад явж байгаагаар бичигдсэн байгаа. Ажлаасаа гараа явж байгаагаар. За ингээд Мияко бол 2.4 км газрыг бол ерөнхийдөө нэг 30-аас 40 минут алхаад бол одоо дотор байранда очичдөг байсан юм байна. За тэгсэн чинь тэр 10 сарын 26-ны өдөр Мияко дотор байранда ирээгүй, ор сураггүй алга болсон. Миякогийн ээж нь алга болсон өдөр одоо цагдаа шууд охиноо бүртгүүлсэн байгаа байхгүй 10 сарын 26-ны өдөр. За яагаад ээж нь одоо тэгээд охиноо ингээл яг ингээл алга болол хэдхэн цагийн дотор ингээл мэдээл те. Яагаад ингээ бүртгүүлсэн бэ гэсэн чинь ээж нь ерөөсөө тэр өдөр охинтойгоо холбогдож чадаагүй утсаар. За яагаад холбогдож чадаагүй вэ гэсэн чинь Мияко бол ер нь бол ээжтэйгээ ингээд байнгын утсаар холбогддог. Тэгэл ойр ойрхон ингээд дотор байрнаасаа өөрхөн одоо гэртээ харж гэртээ очиж ээжтэйгээ уулздаг. За тэгэл одоо ээжтэй ингээд тийм байна, ийм байна. За би ажил дээрээ байна. За би дотор байрандаа ажиллаа тараад ирчлээ гэж ерөөсөө өдөр болгон одоо тийм харилцаатай байсан байгаа байхгүй. Тэгээд Мияко бас их тийм одоо сайхан сэтгэлтэй охин байсан юм уу гэж би бодсон. За учир нь юу вэ гэхээр сургуультаа сурдаг. За тэгээ заримны мухлагт ажиллахынхаа хажуугаар хичнээн завгүй байсан ч гэсэн одоо нэг сайн дурын одоо тийм үйл ажиллагаа одоо үйл ажиллагаанд оролцдог байсан юм байна л та. За энэ сайн дурын үйл ажиллагаанд юу вэ гэхээр одоо нэг хаягдсан одоо эзэнгүү хөрхий тэр амьтдад одоо асрах байр гаргаж өгөх те одоо тэр амьтдыг тижээх, тэтгэх тийм хандив одоо цуглуулдаг тийм сайн дурын хөдөлгөөнд оролцож ингэж явдаг охин байжээ. За ээж нь бол охиныхын тухай хэлэхдээ бол хэлсэн байл та. Миний охин бол одоо ингээд намайг залгахад ч юм уу мессеж хүчгээл хизээж юм сургаггүй одоо хариу өгөхгүй байдаггүй байсан. Хэрвээ Мияко ингээд айгүй их завгүй байсан ч гэсэн тийм ээ ээж рүүгээ за одоо ээж би яг ийм хийгээд ингээд завгүй байгаа шүү. Надад санаа зовлтгүй. Би одоо энд явж шүү, тэнд явж шүү, ингээд бийж шүү гэд дандаа хичнээн завгүй байсан ч гэсэн ээжтэйгээ ингээд холбогддог байсан. За тэгээд яг тэр Мияког одоо тэр алга болсон 10 сарын 26-ны өдөр бол ээж нь нөгөө ажил таарсныхаа цагаар нь охин лугаа ингээд залгаал жирүүс утас нь болохгүй байсан гэдэг ч байгаа байхгүй юу. За тэгэнгүүт л ээж нь сургуулийнхаа дотор байрлуунд залгаад охиноо асуусан чинь дотор байрны одоо тэр юу декан гэх үү те. За тэр жижүүр гэх юм уу. За тэр юу н жижүүр нь болохоор хэлсэн байгаа. За Мияко өнөө өглөө ингээд дотор байрнаасаа гараа явсан. Тэгээд өнөөдөр бол одоо гарч явснаас хойш өнөө орой ингээд ирээгүй штэ гэж хэлсэн гэж байгаа. За ингээд ээж нь яг утасны цаанаас яг тэр дотор байрны жижүүрийн энэ хэлсэн үгийг сонсоод яг зүрхмийн зогсчих шиг болсон ингээд бид нар шилдэж нэг пал гэж явцсан гэдэг шиг те. Яг тийм болсон гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол Мияко Хирако гэдэг энэ охин маань бол ерөнхийдөө за гэр, ажил, за тэгээд сайн дурын одоо амьтны одоо тэ эзэнгүү амьтдад туслах тийм хандвийн одоо сайн дурын хөдөлгөөнд оролцдог ийм л ерөнхийдөө 3 маршруттай амьдардаг байсан юм байна. За тэрнээс одоо юу гэдэг өнөөдөр нэг тэнд явж хад маргааш энд явж идэг ч юм ингээл юу ч хамаагүй хийдэггүй. Ерөнхийдөө л бүх юм ингээл нэг 3 одоо юуны дунд ажил сайн дур за дотор байр сургууль гээл явж идэг байжээ. За ингээд дээрээс нь ээжтэйгээ холбоотой байдаг байсан байна. За цагдаа нар 10 сарын 28-нд Мияког сургуу алга болсон гэж албан ёсоор бүртгэж авсан байна. За ингээд 10 сарын 26-нд Мияког алга болсон. Тэгсэн чинь 10 сарын 26-нд ээж нь цагдаад бүртгүүлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 10 сарын 28-нд цагдаа нар албан ёсоор бүртгүүлж авсан. За энийг би болохоор бас тэгж нэг юм анзаарсан шүү. Ер нь энэ гимт хэргийн юуг яг ингээд орчуулж явах хавцад тэр Америкийн гимт хэрэгч гэсэн. За энэ Японд дэр харагдаж байна. За бас манай Монгол тийм хууль байдаг шиг санаж байна. Одоо яг ямар юм мэдэхгүй байна. Ер нь ингээд яг насан туршсан хүн сургуу алга боллоо гэдээ ар гэрээсэн ч юм уу хин нэгэн бүртгүүлэх үед яг одоо албан ёсоор нэг 72 цаг ч лөө 48-аас 72 цаг яг нэг жоохон нөгөө хүний чинь харзандаг шиг санагдаад байна. Яагаад вэ гэхээр тэр насан туршсан хүн учраас одоо магадгүй энэ тэнд шоудад явж идэг ч юм уу эсвэл найз нөхдөйгөөрөө байж идэг ч юм уу магадгүй хүрээд ирнэ штэ гэсэн утгаар харзандаг. За ингээд нэг 48-аас 72 цаг харзансны эцэст бол яг албан ёсоор энэ хүн бол ямар ч холбоо барихгүй сургаггүй байвал одоо сургуу алга болсон хүн гэж бүртгэж авдаг хуультай юм уу гэж анзаарсан. За ингээд алга болсноос нь 2 хоногийн дараа буюу 10 сарын 28-ны өдөр Японы цагдаа нар Мияко Хираког сургуу алга болсон гэж албан ёсоор бүртгэж авчээ. За ингээд сургуу алга болсон гэж бүртгүүлснээс нь 14 хоногийн дараа Миякогийн цогцос уулнаас олдсон бөгөөд за мэдээж бол одоо цогцсноос дахин баталгаажуулахын тулд ДНХ-гийн одоо шинжилгээ авахд бол Мияко Хиракогийн цогцос мөн байна гэж гарчээ. За үнэхээр харамсалтай тий.
За ингээд энэ гимт хэрэг бол ерөөсө хоёр өөр Японы тэр хоёр өөр одоо хотын нутаг дэвсгэрсэн одоо гол юм уу да. Би тэгж ойлгосоо одоо нөгөө хил дээр зааг дээр нь гарсан учраас за Хирошима болон Шимане хотын одоо энэ хоёр хотын цагдаа нар бол яг ингээд дундаасаа нийлээд ингээд хамтарсан ажлын хэсгийг байгуулад мөрдөн байцаах одоо шалгах ажлыг цааш нь явуулжээ. За ингээд мөрдлөг эхлээд цагдаа нарын ажил ерөөсөө шууд хан мөргсөн зогсон байдалд орсон юм байна. Яагаад вэ гэхээр за Миякогийн ажлын орчмоос болон дотор байрныхаа одоо эргэн тойронд байдаг одоо тэр зам дээр одоо Мияко ингээ хүнтэй ноцолцсон, тэмцэлсэн уул мөр ерөөсөө олдоогүй байгаа. За нөгөө нэг юу яд нь штэ нөгөө хүн чинь ингээ хүн амтандаа ноцолдохоор за дан ялангуяа эмэгтэй хүн ноцолдохоор яд үсний болт нь ундаг ч юм уу, үс мөсөн тасраа ундаг ч юм уу, за эмэг бүгж хаяах ч юм уу, өрөөсөн гутал байх ч юм уу, эсвэл одоо яад энэ тэр газар дээр тэмээ цус мөсний одоо туслал одоо тэр явгууны зам дээр гарч болно штэ. Ер нь ямар нэгэн уул мөр ер нь ингээ хүнтэй ширүү ноцолдохоор гардаг штэ тий. Ерөөсөө тийм олоогүй байгаа. За ингээд энэс үндслээ цагдаа нар ингэж утсан байгаа хгүй. За энэ Мияко Хирако ерөөсөө баг хулгайлагдаагүй юм байна уу те. За ерөөсөө таньдаг хүнтэйгээл хамт явцсан болоо да гэсэн таамгийг гаргасан. За энэ таамаг бол мэдээж бол худлаа одоо буруу таамаг байсан, цаагцсан. Учир нь Мияко бол ер нь их одоо маш их гадагшаага зан чанартай, одоо маш их нийтэж тийм хөгжилтэй охин байсан. За магадгүй одоо хин нэгэн залуу эсвэл хин нэгэн одоо хүн те өөрт нь одоо маш тийм бүдүүлэг хандах тийм бүдүүлэг одоо ариншин одоо үйл гарах үед Мияко Хирако бол одоо шууд хил хүгээ хүнд шууд хилчдэг те. Нэг тийм төс тас хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол тийм хүн Мияко бол одоо тэгээд ингээд нэг дуугаа тийм дотгошоо хүн бол бишээ гэж найзууд нь хэлсэн баг. За дээрэс нь Мияко Хирако бол одоо ямар ч одоо эрэгтэй хүнтэй залуутай тийм ээ одоо найз залуугүй байсан. Дээрээс нь одоо ямар ч эрэгтэй хүнтэй тийм дотн харилцаагүй байсан гэж найзууд нь бүр баталсан. Тэгээ дээрэс нь мөн Мияко Хирако ч гэсэн хаа хамаагүй залуучуудтай ер нь бол харьцах дурггүй тий нэ харьцаа дэдгүү одоо ирчүүдийг нэг өөрийнхөө одоо юу гэдэг үерхийн нөхөрлөе гэж хэлэхэд тэрийг одоо яа дээ зөвшөөрдөг ч юм уу ер нь нэг тийм жоохон хаалттай тийм охин байсан. Тэгсэн мөртлөө одоо гадагшаа хүн жигсэн ер нь хамаагүй залуучуудтай нэг тийм харьцаа дэдггүй гэж найзууд нь тодорхойлсон байна. За ингээ хохирогч маань өөрөө их тийм маш жижигхэн охин байсан юм байлээ. За эндээс бол харагданаа Миякогийн өндөр нь 144 см өндөртэй 44.9 кг жинтэй байсан байна. За ингээд үүнээс дүглэхэд энэ ч бол маш жижигхэн л охин байна л та. За ингээд дүгнэхэд бол хин нэгэн эрэгтэй хүн ийм одоо жижигхэн биетэй тийм ээ ийм оюутан охиныг бол одоо төвгүйхэн хулгайлаад одоо ингээд машиндаа суулгадаг ч юм уу ингээд аваа явсан байх одоо үнэхээр боломжтой байна гэж дүгнсэн байна. За цагдаа нар мөрдөгчд бас ингээд одоо алуурчинд Миякогийн одоо сургуу алга болсон хэрэг. За тэгээ алуурчныг олохын тулд бол одоо тэр Миякогийн ажилдаг байсан заримны мухлаг нь одоо байрладаг тэр дэлгүүрийн ажилчдаас нэг бүрчлэн байцаалт авсан. За ингээ байцаалтын үеэр бол ерөөсөө онцон шижигтэй зүйлийг тэр бүх ажилчид хараагүй бөгөөд ганцхан зүйлийг л одоо хид хідэн өрөөс ингээ давтаж хэлсэн байгаа. За энэ юу байсан бэ гэхээр яг тэр нөгөө нэг Мияког тэр нөгөө алга болдог тэр 10 сарын 26-ны өдөр болохоор тэр нөгөө зөвхөн тэр ажилчдад л одоо нөгөө машинаа байрлуулдаг тийм одоо нөгөө нэг car park те одоо нөгөө юу машины зогсоол байд юм байл да. Зөвхөн одоо тэр дэлгүүрийн ажилчид л одоо машинаа тавьдаг. За тэгсэн чинь тэр дэлгүүрийн ажилчид чинь нөгөө нэг нэгнийхээ машиныг ер нь ингээд мэддэм байл л да. За тэр тийм машин ундаг, ийм машин ундаг. Тэгсэн чинь яг тэр өдөр тэр ажилчдын машины зогсоол дээр Toyota загварын Mark 2 тийм цагаан өнгийн Mark 2 зогсож исэн гэдэг байгаа байхгүй юу. За уучлаарай манай хүүхдийн компьютер тоглоод юм шивээд байна. Чимээ орсон бол өстө уучлаарай гэж хэлээ. За ингээд ажилчдын машины зогсоол дээр бол цагаан өнгийн Mark 2 загварын машин бол ингээд зогсож исэн гэж хэлж байгаа. За ингээд энэ тэр ажилчид болохоор хэд хэдэн баталж хэлэхдээ тэгсэн байгаа. Тэр машин ерөөсөө энэ ажилтны машины зогсоол дээр ерөөсөө нэлээд хэдэн цагийн турш зогсож исэн. Тэгээ манай ажилтнаас бол хинч одоо тийм машин ундаггүй байсан. Тэгээ өөр бол ямар нэгэн шийдвэртэй зүйл бид ерөөсөө мэдээгүй гэсэн байна. За ингээл цагдаа нар бол ямар ч баримт одоо тийм сэжүүр олж чадаагүй.
За мөрдлөгийн ажлын хэсэг бол Miyako-гийн дотор байр руу одоо явдаг тийм ээ. Ажлаасаа дотор байр руугаа явдаг одоо тэр 3 их дэлгүүр байд юм ээ л да, том дэлгүүр. За тэр дэлгүүрүүд одоо маш олон одоо тийм хамгаалтын одоо камертай байдаг. За энэ камеруудыг ингээ бүгдийг ингээд шалгаж үзсэн. За харамсалтай зарим камерууд бол одоо яг тэр Miyako-гийн алхаж явдаг зам руу хараагүй бас өөр хэсэг рүү харсан байсан. За яг тэр Miyako-гийн алхдаг тэр зам руу харсан камерыг бүгдийг шалгаж үзэхэд ерөөсөө Miyako тэр 10 сарын 26-ны өдөр 21 цаг 15 минутанд ажлаасаа гараад явсан ч гэсэн тэр өөрийнхөө явдаг замаараа бичигдээгүй байсан баг. Үүнээс дүгнэхэд Miyako тухайн өдөр ажлаасаа гараад явахдаа одоо ажлаасаа бараг холдоогүй байхдаа л ерөөсө хусгаалагдсан байна гэж цагдаа нар дүгнсэн. За ингээд цагдаа нарт байсан ганцхан сэжүр бол ерөөсө цагаан өнгийн седан загварын машиныг ерөөсө за хаяа гэд ингээд Японы одоо тийм N системээр одоо тэр цагаан өнгийн Mark 2 седан загварын машиныг хайсан байгаа. За энэ Японд N систем гэд байд юм байна. За энэ N системийг одоо юу юм бэ гэд ерөөхдөө тайлбарлах юм бол за Япон даяар одоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо бүртгэдэг маш өргөн хүрээний маш олон одоо тийм камерын сүлжээ. За одоо хяналтын замын хяналтын камер л гэх юм уу да. Ийм камеруудыг одоо Японы N систем гэж хэлдэг юм байна. За ингээд мөн одоо энэ систем нь даа ялангуяа Японы томоохон хурдны замууд болон за зарим нэгэн одоо стратегийн байршлуудыг хамаарч одоо маш ихээрээ маш олноороо тал талаас нь харах боломжтой ингээд суйрлуулагдсан байт юм байна. За ингээд цагдаа нар бол Miyako-г алга болсон өдөр Shimane-гаас одоо цогц олцсон тэр Garu уул хүртэл тийм ээ. Тэр Shimane гэдэг хот гэдэг байгаа шүү дээ. За энэ хотоос одоо тэр цогцолцсон Garu уул хүртэлх тэр замуудыг Японы энэ N системээр шалгаж үзсэн. За энэ ч одоо тэгэл маш том ажил л да. Хэдэн зуун мянган машиныг л одоо нэг бүрчлэн л харна гэсэн үг шүү дээ. Камерын бичлэг шүү хүндээ амар залхуутай байдаг шүү дээ. За ингээд ерөөсөө нөгөө цагаан өнгийн Mark 2 седан гэдэг машин чинь олдоогүй. Ямар сэжүүр тэр камерын бичлэгээс олдоогүй. За мөн хамрах хүрээгийн ч гэсэн одоо энэ цагдаа нар камерын бичлэгийн хамрах хүрээг ч гэсэн өргөсгөөд хайж үзсэн байл да. За магадгүй өөр замаар ингээд тойруу замаар явсан ч юм уу гэд. За ингэсэн ч гэсэн бас л нөгөө нэг цагаан өнгийн нөгөө Mark 2 машин чинь гарч ирээгүй байна. За мөрдөгчд задлан шинжилгээний хариунаас үндэслээд алуурчныг ер нь бол одоо хэн болох, ямар төрлийн зан характертай хүн болохыг ер нь ингээд тодорхойлсон байна. Одоо тухайн хүний сэтгэл зүй хийсэн үйлдэлээс нь одоо энэ ийм төрлийн хүн байна гэж тодорхойлсон байна. За тэгэнгүүтлээ ингэж бодсон ийм дүгнэлтэнд хүрсэн гинэ цагдаа нар. За Оросын тусгай хүчний одоо хөлөг онгоц Miyako-гийн одоо тэр байрладаг байсан одоо нэг их сургуулийнхаа тэр газар одоо ирээд тэгээд тийм арга хэмжээнд оролцож исэн юм байна. За ингээд одоо нөгөө тусгай хүчний цэргүүд шүү дээ тий. За тэгээ энэ арга хэмжээнд ч гэсэн Miyako бас ингээд оролцоод бас ингээд нэг орц цэргүүдтэй хамт ингээд зураг мургаа даруулж исэн байгаа байхгүй юу. Тэнгүүд л цагдаа нар ингэж утсан байгаа. За ерөөсөө энэ Оросын тусгай хүчний цэрэг одоо энэ Miyako-гийн амь насыг хүнээсэн байж болох юм аа. За магадгүй одоо тэр үед нь ингээд таалагдаад тий. Ингээд энэ охиныг нүдлээд анхаарал авцсан байсан юм уу гэж сэжиглсэн. За ингээд энийг ингээд сэжиглээд хайсан ч угаасаа сэжүүр олдоогүй. За тэгээд 7 жилийн дотор Японы өнцөг булан бүрээс одоо нийт 3,000 гаруй мөрдөн байцаагч нар штэ тий бүр 3,000 мөрдөн байцаагч Miyako Hirakawa-гийн одоо хэргийг илрүүлэх ажилд оролцож хайж одоо бүхэл хүчээ дайчилсан боловч ерөөсөө сэжүүр олдохгүй алуурч олдоогүй. Англи сонирн байгаа зү бүхэл бүтэн 3,000 мөрдөн байцаагч гэдэг ч одоо тэд нар чинь одоо мэрэгжлийн хүмүүс байгаа, маш их чадварлаг байгаа. Тэг 1-2 хүн хайгаагүй л байгаа байхгүй. Тэрээс олдоог ингээд 7 жил ерөөсөө ямар ч жуулмуу байгаагүй. За ингээд 7 жил өнгөрсний дараа 33 настай Томи Яно гэх сэжигтэн энэ 3,000 гаруй мөрдөн байцаах ажилчид буюу ажлын хэсэг олж сэжигснэр татаж илрүүлсэн байгаа. За ингээд энэ Томи Яног бол одоо тэр мөрдөн байцаагчид олохтой бол хэлж ин л да. За энэ Томи Яно гэдэг үнийг бол одоо гадаад төрхнөөс нь харахад маш жирийн хүн мэт харагдаж байсан. За ингээд бид бол одоо нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ. Аливаа юм хизээж харагдаж байгаа юм шиг байдаггүй маа гэж. За тэгээд цагдаа нар бол одоо энэ Томи Яно гэдэг энэ 33 настай залуугийн хувийн амьдралыг бол одоо ухаж үтсэн байна л да. За ингээд л одоо интернет орчин одоо тэр цагдаа нар ч одоо нөгөө бүх мэдээллийн систем, хувь хүний мэдээллийн систем рүү ороод ингээд энэ хүнийг ингээд
бүх юм шалгаж үзсэн ба. За ингээд шалгаж үзсний эцэст энэ Томи Яно гэдэг хүн чинь бол ямар аимшигтэй хүн бэ гэдгийг олсон. Баримтуудыг олсон. 2016 онд Томи Яног с жигтнэр татсан ч тухайн үедээ цагдаа нар одоо энэ Томи Яно гэдэг хүнийг бол одоо энэ Мияко Хиракогийн одоо аллагт буруутгаж байна гэдгийг олон нийтэд ерөөсөө дийлгээгүй. Энэ хэрэг чинь Японд даяар одоо ингээ олонний одоо юу гэдэг лээ одоо олон нийтэд дийлгэрсэн хүмүүсийн дунд одоо ийм алдартай болсон хэрэг байсан байгаа байхгүй юу. За ингээ цагдаа нар бол ерөөсөө алуурчныг олсон ч гэсэн дийлгээгүй байна. За Томи Яно гэдэг этгээдийг цагдаа нар яаж олчвоо? Ямар үндслээр одоо энэ алуурчин гэдгийг нь бол одоо ингээд тодорхойлоод байна гэсэн чинь энэ 3000 гаруй мөрдөгч чинь ерөөсөө л ингэсэн юм байлаа. Японд даяар өмнө нь сексийн хүчингийн хэрэгтэй холбогдож байсан бүх гэмт хэрэгтнүүдийг шалгаж үзсэн юм бэл. За нөгөө аллагчин угаасаа л тийм секстэй тэгсэн мөртлөө одоо нөгөө маш хэрцгээр эмэгтэй хүнийг алсан шүү дээ. Тэр утгаар нь одоо дандаа хүчингийн хэрэгтнүүдийг шалгаж үзсэн. За ингээд мэдээж тэр Японч нь одоо хэдэн сая хүн амтай байлаа. Тэр олон дунд хүчингийн хэрэг үйлцэн мэдээж одоо локер бодоход бол олон 100 мянган хүчингийн хэрэгтэн байдаг болов уу гэж бодож байна. За энэ олон хүн дундаас яаж одоо мөрдөгч Томи Яног онцлоо. За энэ хүн мөн гэж яг зөв хүнээ олсон бэ. За яг одоо Томи Яно гэж хэн бэ гэх талаар хэдүүлээ яриа. За ихэнх хэсэгтээ би хэлсэн те. За Томи Яно бол одоо тэр 12 жилийн одоо манайх нар бол одоо 12 жилийн сургуульдаа бол одоо маш царайлаг хүүхэн байсан. Маш олон охин одоо Томи Яног крашлдаг сургуульдаа алдартай айгүй гоё би хаатай тийм охин байсан. За бүр Томи Яног бүр тэгэж ярьсан байгаа байхгүй юу? Зүүрлүүлж хэлэх юм бол Японы нөгөө аниме дээр гардаг шиг гол дүрийн баатар шиг тийм лаг одоо хөсөмжит хөвгүн байсан. Тэгээ бүгд л түүнийг ингээ крашлдаг сургуулийнхаа од сурагч байсан. За дээрэс нь бол одоо нөгөө нэг манайх нар бол одоо нөгөө төлбөртэй 12 жилийн сургууль шүү дээ тийм сургуульд суурдаг. За тэгээд жуудоогоор хичээлдэг. Бүр жуудогийн хар бүстэй. За тэгээд ер нь бол одоо Томи Яног бол ээжээсээ одоо тэр гоё биехаа гоё тэр царайлаг төрхөө бол өвлөж авсан гэж бол хүмүүс түүний одоо тэр хүүхэд насныхаа сурагч насныхаа амьдралыг бол ярьж цагдаа нарт тодорхойлж өгсөн байна. За дээрэс нь мөн одоо сургуулийнхаа өөрийнх нь үеийн хөвгүүд ч гэсэн Томи Янод бол одоо маш их атаархдаг байсан штэ гэж одоо хүүхдүүд бол дурсаж ярьсан байна. За гисэн ч энэ дээр нэг сони юм байгаа. Гисэн хэдий ч Томи Яно бол маш сонин зан характертай хүн байсан. Маш с жигтэй. За маш их царайлаг, алдартай, бүгд тэрэнд одоо унж тусдаг тийм ээ ийм байсан ч гэсэн Томи Яног одоо яг ингээд харьцаад үзэхээр маш дуугай, дуу цөөтэй, маш их дотгошоогоо тэгээл ингээд маш жижигэн юм дээр одоо ингээд айгуу нухацтай ханддаг. За бид нар ингээд нэг зарим нэг юм ингээд бүтэхгүй байдаг ч юм уу, зарим нэгэн хүн ингээд тэгэхээр за тэгээл буйнаар олно эзчгээл гэдэг юм уу. Бид нар зарим нэг юм ингээд орхитын шүү дээ. Тэ нэг тоохгүй. Тэгсэн чинь Томи Яно тийм биш байсан гинэ. Бүр ингээл жижигхэн нэг бүрчлэн зүйлийг амар нухастай хандаал ингээл тэрэнд амар одоо нэг сериосны тий одоо юу гэж хэлэх юм бэ? Тийм жижигхэн зүйл дээр одоо амар реакцлдаг тийм хандлагатай байсан гэж байгаа. Тэгээ одоо маш юм жоохон жижигхэн шалтгаанаас бүр ингээд амар уурладаг одоо маш их тийм төрөмгийн тийм ууртай хүн байсан гинэ. За тэгээд бас ангийнхан хүүхдүүд нь энэ Томи Яног хэлсэн байгаа байхгүй юу. Томи Яно ерөөсөө ангиасаа хэнийг ч сонирхдаггүй байсан. За хүүхдтэйж барагтай найзалдаггүй. За өөрийн крашлагч бай. Одоо тэр охтуудыг ч ерөөсөө сонирхдаггүй. Хинтээж нийлдэггүй байсан. Тэгээд дээрэс нь одоо тэр зан чанарууд энэ бол одоо хэлсэн байна. За ингээд Томи Яно бол одоо ахлах сургуулаа төгсөөд үндэсний батлан хамгаалахын сургууль шалгалт өгсөн байна. За манайх нар бол нөгөө 12 жилээ төгсөөд оюутан болох гээд шалгалт өгсөн байна батлан хамгаалах сургууль. За тэгсэн чинь тэнцсэн юм билээ. Энэ сургуульда. За тэгсэн чинь энэ батлан хамгаалахын сургуульда Томи Яно тэнцсэн ч гэсэн за энэ Kyushu-гийн технологийн дээд сургууль гэдэг сургууль байд юм байна. За Kyushu. За би буруу дуудаж магадгүй шүү. Kyushu-гийн технологийн дээд сургуулиас энэ Томи Янод одоо нөгөө манай сургуульд ирж суралцаач гэсэн урилга ирсэн юм байна. За ингэнгүүт л энэ Томи Яно ч нөгөө нэг үндэсний батлан хамгаалахын дээд сургууль сурах гээд явж исэн хүүхэд чи ерөөсөө шууд болонгуутлаа нөгөө урилга ирсэн нөгөө нэг технологийн дээд сургуулаа шууд сонгонгуутлаа шууд энэ сургуульдаа сурцсан баг. За ингээд Kyushu-гийн технологийн дээд сургуульдаа Томи Яно оюутан болоод яг 1 жил сураад сургуулаа хайцсан. За ингээд сургуулаа хаяад юу хийсэн бэ гэхээр нэгэн рок хамтлагт бөмбөрчнөр одоо орсон юм байна. Бөмбөрчин болсон нэг рок хамтлагт.
За ингээд Томи Яно ч одоо маш их царайлаг, аюу гой бие хаатай, дээрээс нь бол одоо маш их авьяаслаг, бөмбөрчин, төгөлдөр хуурч байсан гэж байна. За ингээд бас одоо хамтлагийнхантайгаа рок хамтлагтайгаа одоо энэ тентхийн ингээд клубүүдээр тоглоод ингээд нэг жилийн турш одоо ингээд олон клубүүдээр тоглолтоо өгөөд маш амжилттай одоо маш happy тийм амьдралтай байсан гинэ. За гисэн хэдийч бол одоо Томи Яно тэр энэ рок хамтлагийнхаа бусад гишүүдтэй ингээд муудалцаад, маргалдаад, нэлээд ширүүхэн маргаан болонгуутлаа хамтлагаасаа гарсан юм бэл. Рок хамтлагаасаа гарсан. За ингээл рок хамтлагаас гарснаа цагаас эхлээл Томи Яногийн амьдрал бол зүгээр өстө уулын оройгоос уруу руу одоо өнхөрдөг шууд тэгэл уруудаж эхэлсэн. Нөгөө уруудах зам руугаа оржээ. За мөн яг ингээд хамтлагаасаа гараа сэтгэл санаа нь одоо мэдээж хэцүү байсан байх. За тэгээд яг энэ үед бол Томи Яно өөрийнх нь тухайн үед үргэлжлэжсэн найз охиндоо гэрлэх санал тавьсан юм байна. Тэгсэн чинь найз охин нь яг тэр гэрлэх саналыг бүр хүлээж аваагүй гэж байна нэгт. За хоёрт бүр гэрлэх саналыг бүр хүлээж авахгүй шууд Томи Яногоос шууд салаад хаяа явцсан. Нэг муухайгад одоо юу гэдэг хайртай бол хүүрхэн хамт найзлуун ингээл хүнд бэж яхад нь нэг дэмжин шүү дээ. Тэгэхэд чинь бүр гэрлэх саналыг хүлээж авахгүй. За гэрлэхийг хүсээгүй ч байж болно. Гэхдээ үерхэд явж болно шүү дээ. Тэгсэн чинь шууд ингээд хаяа явцсан байхгүй. За ингээд бүр одоо Томи Яно маань одоо бүр цохилтонд ороод хамтлага болоод ажилгүй мөнгөгүй болоод найз охин хайртай хүн хаяад тэгээ дээрэс нь бол одоо бүр нэрмээс болоод ингээ 2002 онд Томи Яно энэ зүүн гар нь Томи Яногийн зүүн гар нь одоо Hand Dystonia гэдэг ийм өвчнөөр онцлогдсон байна. За энэ Hand Dystonia гэдэг нь болохоор анагаахын хиллэг юм байл л дээ. Би энийг гуглдж үзсэн. За энийг ерөөд нь орчуулах юм бол одоо хүний одоо мэдрэлийн системийн гаралтай булчингийн одоо тийм агшилт өгдөг одоо тийм өвчин тийм оншиг Hand Dystonia гэдэг юм байна. За зүүн гарна гэдэг байгаа тий. За тэгээ энэ Hand Dystonia гэдгийг бол одоо энгийн зүгээр нэг энгийн үгээр хэлэх юм бол одоо энэ зүүн гарын хуруунууд нь ингээ хөдлөхгүй одоо булчингууд нь ажиллахгүй ингээд одоо татчдаг л ийм л өвчин юм байна л да. Ингээ зүүн гар нь ийм болцсон байна. За ингээд Томи Яно мөн бүр эрүүл мэнд нь муудаад хайртай хүн хаяад ажил карьергүй болоод ингээд бүр шалтаа буусан байна. За тэгээд түүний одоо нэг хүчингийн гэмт хэргийн түүхээс одоо яриа. За хамгийн анх Томи Яно 28 настайгаас эхлээд эмэгтэйчүүд рүү одоо халдах гэмт хэргээ хийж эхэлсэн байна. За 2004 он Токиод ерөөсө 3 удаагийн давтамжтайгаар тийм ээ 1 зэрэг 3 удаа биш 3 өөр хугацаанд за 3 өөр эмэгтэй рүү Томи Яно хутга тулгаж агаад одоо бэлгийн хүчирхийлэл тийм ээ хүчингийн хэрэг үйлдчихсэн байна. За мэдээж энэ хэрэг нь бол баригдаад ингээд шүүх хурал нь болоод Томи Яно энэ 3 эмэгтэй хүчинтсэн хэрэг дээрээ нийтдээ бол 3 жил 6 сарын ял аваад ингээд шоронд явсан. За энэ Томи Яног энэ 3 эмэгтэй хүчирхийлсэн хүчингийн хэрэг дээр нь өмгөөлж исэн өмгөөлөгч нь бол ерөнхийдөө дурсаж ярьсан байна л та. За энэ өмгөөлөгч бол энэ хувь хүнийг бол ерөнхийдөө зан чанар байдлыг нь бол анзаараад ингэж хэлсэн байна. За ийм дөлгөөн зантай одоо хүн хүчингийн хэрэг үйлцсэн гэж бол би бол үнэхээр одоо итгэхгүй байсан тухайн үедээ. Томи Янотой яг ингээ хувь хүнтэй нь уулзаад өөдөөдөөсөө хараад ингээ ярих юм бол маш их дүлгөөхөн, тайван, буйртай тийм хүн байсан. Тэгэд ийм хүнээс одоо тийм амар түрэмгийн үйлдэл тийм ээ одоо бүр тэр тусмаа одоо эмгхтэй хүн ингээ хүчнэдэх, хутга тулах ийм хэрэг гаргана гэхээр бол надад бол яг би бол дотроо энэ Томи Яног өмгөөлж байх үедээ төрсөн сэтгэл бол үнэхээр одоо энэ хүний яг надтай одоо хандчихсан зам байдал үйлцсэн гэмт хэрэг хоёрыг ингээд нийцүүлээд ингээд нийлүүлэхээр те ерөөсөл нэг л авцалдахгүй байсан гэж хэлээд байгаа байхгүй. За магадгүй энэ хүн одоо өмгөөлөгч сэтгэл зүйч биш учраас тухайн хүн одоо энэ Томи Яно ямар сэтгэлийн царумаатай ямар сэтгэл зүйн гэмтэл юу ийснийг мдээгүй гэж болох юм л та те. Хүний сэтгэл гэдэг чинь нөгөө нэг маш эмзэг эрэхтэн тэгсэн мөрчлө харагддггүй гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө хүн чинь ямар байгаа ийм байгааг бол одоо мэрэгжлийн хүн ч юм уу хит мэдрэмтгийн хүн л олж харна уу гэхээс тэр хүний сэтгэл зүйн одоо тэр гэмтэл байдлыг бол олж харахд хэцүү. За ингээд өмгөөлөгч нь ингэж дурссан юм байна. За ингээд Томи Яно маань хүчингийн хэрэгдээ 3 жил 6 сарын ялаа эдэлж дуусаад шоронгоос гарсан байгаа. За шоронгоосоо гараад өөрийнхөө одоо тэр амьдардаг байсан Шимносеки юм шиг байна. За би буруу дуудаж магадгүй Шимносеки гэдэг хот руугаа буцаад тэгээд өөрийнхөө одоо нөгөө төрсөн газар руугаа буцаад тэгээд яан зүрийн ажил хийж үтсэн юм бэл.
Тэгээс нэг ажилд ороод гараад ерөөсөө ингээд болохгүйсэн байгаа байхгүй. За ингээд олон ажил сэлгэж явсаар агаад 2009 оны 4 сараас эхлээд ашгүй нэг тогтвортой ажил олсон юм байна. За энэ ажил нь болохоор одоо нөгөө solar panel одоо зарж борлуулдаг тийм ажил байсан юм байна л да. За нөгөө solar panel-ийг чинь одоо нөгөө нарны хавтан одоо нараар ажилладаг цахилгаан үүсгдэг тийм хавтан байгаа шүү дээ тий. Энийг ингээд зарж борлуулдаг одоо компанид борлуулагчаар Томи Яно 2009 оны 4 сараас эхэлж доктор сургалтад ажиллах болсон байна. За тэгээд энэ нөгөө нэг борлуулагчийн ажил хийдэг байсан учраас энэ Томи Яно маань одоо ингээд айгүй их олон Японы хотуудаар ингээд яваа тэр solar panel айлуудад ингээд сурталчлан за захиалга өгсөн айлуудад ингээд суулгаж өгдөг байсан юм байна л да. За энэ дээр бол бас дахиад нэг баримт нэг факт батлагдсан байгаа. Юу вэ гэхээр Томи Яно за Мияко буюу одоо нэг хохирогчийн байна тийм ээ одоо сурдаг байсан тэр Хамада хотод бас тэр solar panel одоо зарж борлуулдаг үе одоо тэр хот руу очдог байсан нь тодорхой болсон. За бүр энэ Томи Яногийн одоо энэ solar panel борлуулдаг компаниас нь бол тэгж одоо ажилтнаа юм дүгнсэн дүгнэлтийг бүр гаргасан байгаа байхгүй юу. За энэ Томи Яно бол маш дур булаам. За дээрээс нь маш сайн борлуулагч одоо байсан. За тийм учраас одоо манай компани зүгээс ингээд Томи Яног ажилд ороод удаагүй байхад нь бид бүр одоо түүнийг салбарын менежерээр томилж байсан удаатай. Тэр ажлаа маш сайн хийдэг байсан гэж. За гэвч үнэндээ компани ингэж тодорхойлсон ч гэсэн Томи Яно яг харагдаж байгаа шигэ тий үнэхээр ажилдаа дуртай байсан юм уу гэвэл үгүй байсан байгаа. Ажлаа үнэхээр үзэн яддаг байсан нь энэ Томи Яногийн энэ олон нийтийн сүлжээ үеийн Японд энэ Mixi гэдэг олон нийтийн сүлжээ гэдэг юм л да. За энэ Mixi гэдэг нь бол одоо бидний одоо өнөө үед одоо цагт тий одоо ашигладаг энэ Facebook, Instagram шиг л тийм юу юм шиг байгаа. Цахим сүлжээ юм шиг байгаа. За энэ Mixi гэдэг энэ олон нийтийн сүлжээн дээр Томи Яно постлохдоо ингэж бичсэн байгаа байхгүй. За би өдөр болгон л яг л зомби шиг энэ тэрүүгээр хот дамжиж тэнүүчилж нарны хавтан суйрлуулах ажлыг хайдаг гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр чин энэ постноос нь одоо тэр мөрдөгчд тэр хүмүүс дүгнээд за энэ хүн бол ажилдаа бол үнэхээр дуртай хайртай байгаагүй юм байна гэж дүгнсэн байгаа. За энэ Mixi гэдэг олон нийтийн сүлжээг бол энэ Томи Яно бол маш их идэвхтэй хэрэгэлдэг байсан. Ер нь бол байнга энэ сүлжээнд пост оруулж одоо юм нийтэлдэг байсан юм байна. За тэгээд энэ Mixi сүлжээнд бол Томи Яно голдуу өөрийнхөө одоо хөгжмийн сонирхлын талаар тийм ээ бөмбөр рок хамтлаг төгөлдөр хуурын талаар болон за өөрийнхөө одоо нөгөө нэг зүүн гарын нөгөө Hand Estonia гэдэг тэр одоо өвчин хөгжлийн бэрхшээлтэй тухайга голдуу одоо бичиж постлдог байсан бол за яг тэр аллага үйлдэх хугацаараа дөхөөд ирсэн чинь түүний нийтлсэн зүйлүүд нь маш их одоо тийм хар бараан тал руугаа болж ирсэн байна. Ер нь хүмүүс ингэж дүгнсэн л байгаа юм л да одоо. За энэ хүний одоо тэр постноос ингээ анзаарах юм бол одоо тэр пост юу нийтлэлүүд нь маш хар бараан байна гэдэг чинь энэ хүний сэтгэл зүй тийм ээ тэр сэтгэлийн одоо гимтэл одоо тэр дотоод ертөнцийн нь ямар байсан бэ сэтгэл санаа нь ямар байсан бэ гэдэг нь бол одоо маш тодорхой байна гэж дүгнсэн юм байлээ. За ингээд бүр одоо за нэг постноос нь одоо та бүхэндээ танилцуулъя л да тэр хар бараан пост гэдэг байгаас нь. За тэгсэн чинь тэнцэнэ ингэж үтсэн байна гинэ. За анхааруулга гингүүтлээ 2 цэг 50 гуйтлаа. Над дээр ирсэн хэнийгч би үгүйсэхгүй хүлээж авна. Харин намайг хаяад орхиод явсан тэ надаас урвсан хэнийгч байсан би тамийн төгсгөл хүртэл даах болно гэж бичсэн байна нэ. Тэгэхээр энэ амар л одоо пост биш дээ. Тэгэхээр энэ хүний сэтгэл санаа, сэтгэл зүй ямар амар гимтсэн, ямар байсан бэ, яаж өвдсөн бэ гэдэг нь бол одоо ингээд энэ үгнээс л харагдаж штэ тий. Тамийн төгсгөл хүртэл би тэр надаас урсан хүнийг дагнаа гэж штэ. Тэр ямар их үзий хадалт байна тий. Ямар их үзий хадалт, хорсол, гомдол энэ хүнд байсан бэ нэ гэдэг нь бол эндээс бол харагдаж байна. За мөн одоо энэ Mixi гэдэг энэ олон нийтийн сүлжээн дээр бол Томи Яно бас одоо нөгөө найз охин хайж байгаа талаараа ингээд пост одоо хийдэг байсан юм байна. За ер нь бол одоо нөгөө гадныхан чинь нэг айгүй тийм илэн далангүй идэв шүү дээ. Одоо би одоо тийм үнтэй танилцмаар байна ч гэдэг юм ингээд найз охин хайж байгааг ингээд шууд илэрхийлдэг. За манай монголчууд бол арай өөр те. За барыг тэгээ тавьчих юм бол хүн яана энэ минь нөгөөтгч өстө тэгээд ингээд шоолдог ч юм уу. Ер нь жоох хэцүү байдаг. За гадныхан бол ер нь миний анзаарсан бол маш их тийм илэн далангүй байдаг. Одоо найз охин интернетээр хайна гэдэг нь бол одоо хичээд байх зүйл биш. Найз залуу интернетээр хайна гэдэг нь бол хичээд байх зүйл биш. Одоо хүний амьдралд байдаг тий. Одоо хүмүүс ч нөгөө интернет онлайн орчинд хэрэгэлсэн ийм цаг үед амьдарч байгаа учраас энэ бол одоо гадны оронд зүгээр хэвийн үзэгдэлтэй орд юм байна.
За ингээд Томи Яно энэ Mixi сайтн дээр найз охин хайж байгаа талаараа ингээд бичсэн. За ингээд 2009 оны 10 сард энэ Mixi одоо энэ сайт олон нийтийн сүлжээгээр дамжуулаад Томи Яно нэг охинтой танилцаад тэгээд болцсон юм билээ тэр хоёр. За ингээд тэр охин болохоор энэ Томи Яногийн тухай маш товчхон ярьсан. За гэхдээ өөрөө бол одоо цагдаанараас миний нэрийг нууцлж өгөхийг нэрээ би бол нууцлахыг хүсэж байна гэсэн. За энэ эмэгтэй нэр бол ингээд нууцлагдсан юм билээ. За тэр охин ингэж ярьсан байна. За би энэ Mixi-гээр ингээд Томи Янотой танилцаад ингээд чатлах үеэр бол ингээд чатны цаанаас тийм ээ Томи Яно бол надад маш их яриа хөрөөтэй, айгүй тийм гадагшаага, айгүй тийм хөвгөлтэй, айгүй тийм яриасаг залуу шиг санагдсан. Тэгээ бид хоёр ингээд нэлээд удаан чатлж байгаад ингээд уулзаад болцсон. За яг ингээд болзон дээрээ ингээд ирсэн чинь Томи Яно ингээд амар их тийм дууга хураацсан. Юу ч бараг шахам дуурахгүй, айгүй тийм дотгошоогоо нэг тийм strange тий одоо нөгөө анхны сэтгэлэл энэ охин яриад байна л да. Тийм аюу тийм сонин хүн байсан гэдэг байгаа байхгүй юу. Одоо нөгөө чатны цаанаас бол бла 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 гэлсэн чинь уулзаад ирсэн чинь бүр нэг дуурахгүйгүй сонин бидтэй. Нэг хүнтэй болцсон чинь нөгөө хүн чинь юм дуурахгүй бол одоо яах юм бэ? Тэгээд хүү ичи дуграач гэлтэй ч шүү дээ. Тэгэд их тэр үед надад их тийм сонин стресс санагцсан гэж энэ охин ярьсан байна. За мөн энэ Томи Янотой одоо нэг компанид ажилладаг байсан одоо тэр solar panel зардаг байсан компанийн нэг ажилтан бас ингэж ярьсан байна. За Томи Яно бол надад төрсэн сэтгэлээр бол тэр их хачин хүн байсан. За манай компанийн бол ингээ хамт олноороо караоке ороод ингээд одоо хамт олноороо караоке орохоор чинь бүгд бүжиглээл дуулаад тэгэл уугаал хөвчлөлтэй байдэн штэ хамт олон юм чинь нэгнийгээ тань тийм ээ. Тэгсэн чинь Томи Яно ерөөсө караокед хамт олноороо орлоо. Тэгэл ганцаарх нэг буланд очиж суучаад тэгээд яг ингээ царай руу нарахаар бүр ингээ амар юм ядарсан хүний байдалтай. Тэгээд яг ингээ нэг цэг рүү одоо нэг юм руу тийм ээ нэг объект руу ингээ ширтээд яг тэр одоо ширтээд байгаа зүйлээс ингээ харцаас салахгүй тэгээд нэг амар ядарсан зүрхтэй ингээ гөлийгөө суучдаг байсан гинэ. Тэгээ ямар ч тийм одоо хөгжилдөх тийм реакц одоо юм байдаггүй байсан. Тэгээд ингээл мэдээж одоо караокед ч юм уу за ингээл одоо хамт ажилдаг ч юм уу ингээл гой охтууд өөрийнхөө үеийн ингээл хөөрхөн охтууд бол ингээл өнгөрөхөд бол Томи Яно охтууд руу хаардгүү, охтуудтай харилцахыг хүсдэггүй. Ерөөсөө тийм байсан. Тэгээ миний насан дээр би одоо энэ Томи Яногийн тэр тухайн үеийн насан дээр байсан бол өстой жинхэнэ охтуудыг сонирхдаг те охтуудтай одоо танилцсан яриа гээл хөөрхөн охин харах юм бол нийтрээ гээл хүмүүс ч ярьдэн штэ. Тийм байсан. Ер нь яг нийтлэг л одоо ирчүүдийн шинж штэ те яг одоо нэг залуу насан дээр охтуудтай үрхийг ингээл найзлал ингээл тэгсэн чи Томи Яно бол ерөөсөө тэр охтуудыг тэр хөөрхөн охин байна уу муухай охин байна уу хичнээн сайхан хурдуур нүнгэрсэн ч ерөөсөө харддаггүй тийм бисэн гинэ. Тэгээд би энэ одоо түүний энэ гаргаж байгаа энэ үйлдэлээс нь дүгнээ түүнийг ерөөсөө маш их өөртөө итгэлгүй залуу юм байна да гэж одоо бодоод тэгээд нөгөө талаараа бас ингээд яг охтуудтай яг өөрөөрөө байж чаддгүй маш их бие барьдсан байна. За тэгээд маш их ичимхий хүн юм байна да гэж бодсон гэж тэр хамт ажилладаг хүн ярьсан байна. За ингээд бол хэрэг рүүгээ буцаж орж байна. За мөрдөгчд бол Томи Яног Мияко Хиракогийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн одоо сэжигтнэр татсан тул 2016 оны 11 сарын 22-ны өдөр за Томи Яногийн гэрт нь очсон байгаа. За ингээд гэрт нь очиход бол Томи Яногийн эрэгтэй дүүн байсан байна. За ингээд эрэгтэй дүүгээс нь бол мөрдөн байцаагчид байцаалт аваад за гэрээс нь бол Томи Яногийн урд өмнө хэрглэж байсан видео камер за флашуудыг аваад явсан байгаа. За ингээд видео камерын одоо нөгөө memory card за энэ флашын одоо энэ цагдаа нар ингээд шалгаад үзсэн чинь дотор нь юу ч байгаагүй бүх юм нь устгацсан байсан. За гисэн ч бол одоо нөгөө нэг цагдаагийн тасагч нөгөө электроникийн тасаг гэдэг лөө. За нөгөө одоо хакер цагдаач гэх юм уу да. Тэд нар болохоор одоо яг энэ төхөөрөмжийг ингээд одоо шалгаж одоо сэргээсэн байгаа байхгүй юу. За тэгэнгүүт л хичнээн арилгацсан байсан ч гэсэн одоо тэр хакерийн төвшин хэмжээний өндөр одоо тийм чадвартай цагдаа нар бол энэ камерын memory card болон флашыг сэргээгээд за энэ хоёроос бол нийтдээ 57 ширхэг зургийг буцаж сэргээж олсон байна. За мэдээж бол энэ 57 ширхэг зураг бол маш аимшигтай зурагнууд байсан. Бүгдээрээ Мияко Хиракогийн зурагнууд байсан. За дээрээс нь энэ 57 ширхэг зургийг бол дарахтаа 90 минутын хугацаанд тий одоо 90 минут гэдэг чинь цаг 30 минут тий цаг 30 минутын хугацаанд яг араас нь одоо ингэж кадрлаж дарсан байна гэдгийг тогтоосон байна.
За энэ 57 ширхэг зураг дээр бол Миякогийн одоо хэсэгчлэн хуваацсан байсан аимшигтай нөгөө цогцснууд. За тэгээд яг энэ Томи Яно бол одоо энэ хэргийг энэ аимшиг чигшүүрт үйлдэлээ. За энэ Мияко Хиракогийн одоо биеийг хэсэгчлэн хуваасан газар нь бол одоо тэдний гэрийн бааны өрөө байсан энэ зурагнаас тодорхой харагдсан байна. За тэгээд бас энэ фото зургаас үндэслээд энэ аллагын одоо Мияко Хираког одоо аалсан цогцыг хэсэгчлэн хуваасан аллагын зэвсэг юу байсан бэ гэхээр ерөөсөө л галт тогооны хутга байна гэж зурагнаас мөрдөгчд олж тогтоосон. За ингээл ерөөсөө бүх юм тодорхой болчихж байгаа юм л да. За Томи Яног Мияко Хиракогийн аллагт буруутхан баривчлах болсон. За гисэн ч цагдаа нар баривчилж чадаагүй. За яагаад вэ? Энэ их сайн. Яагаад вэ гэхээр за та бүхэн юу гэж бодож байна? Бүх юм тодорхой болчиход яагаад алуучныг барьж авч чадаагүй бах вэ? Гэрт нь үрт утсан байгаа байхгүй юу? За яагаад гэдэг шалтгаан нь юу вэ гэхээр Томи Яно гэдэг алуурчин 2009 оны 11 сарын 8-ны өдөр нас барсан юм байна. Амиа хорлцсон байсан баг. За ингээ яаж амиа хорсон талаар нь дэлгэрэнгүй ярина. За Томи Яно хэрхэн Миякогийн амийг хөнөөчөөд амжилттай зүхтаад ингээд баригдахгүй байсан бэ те ингээд яагаад нас барсан юм болоо гэдэг талаар нь ярих юм бол Миякогийн цогц чинь нөгөө нэг алга болсноос нь сургуу алга болсноос нь 2-7 хоногийн дараа олцсон гэдэг байгаа шүү дээ. За тэгсэн чинь энэ цогцос олдсон цагдаа нар олцоод тэгээд энэ цогцос олдсноос дахиад 2 хоног өнгөрсний дараа Томи Яно өөрийнх нь ээжтэйгээ хамт машин жолоодож яваад за тэгээд санаатаагаар замын хажуугийн хашлаг мөргөөд тэгээд ээжтэйгээ хамт машин шатаад өөрснөө амар хүнд бэртээд ирүүлсэн газар дээрээ автомашины ослоор нас орсон юм бэл. За Томи Яно нас орохоосаа хэд хоногийн өмнө найздаа тэгж хэлсэн гэж байгаа байхгүй нэг эрэгтэй найздаа би ингээд маш аимшигтай зүйл хийцэн. Гэхдээ яг тодорхой ярмааргүй байна гэж хэлсэн гэж байгаа. За тухайн үед найз нь ч гэсэн ингээд нэг шалаад идэггүй. За гэж өнгөрцсөн юм байна. За тэгээ мөн одоо тэр solar panel зардаг одоо компанийнхаа даргаасаа Томи Яно одоо чөлөө гуйсан байгаа юм л та. Одоо надад ингээд чөлөө өгөөч ээ. Би ингээд ээжтэйгээ хамт одоо ингээд маргааш тийм ээ аавынхаа ингээд шарлын газрыг ирэхээр ингээд явах гэж байгаамаа гэд ингээд чөлөө гуйсан юм байна. За мэдээж дарга нь бол чөлөө өгсөн гэж байгаа. За тэгээд энэ мөрдөгчд тогтоосон байна л да. За Томи Яно тухайн өдөр магадгүй одоо ээжтэйгээ хамт аавынхаа шарлын газар руу ингээд явж агаад стоныг санаандгүй байдлаар ингээд осолд ороод нас барсан болоо. Эсвэл энэ бүхэн юу байваа гэд ингээд мөрдөгчд шалгаад үзсэн чинь нэгт Томи Яно компанийнхаа даргаас худлаа иржүүл авсан. Яагаад гэвэл тэр автомашин осолд орсон газар Томи Яногийн аавынхаа шарлын газар руу явдаг зам тэр явдаг зүгч биш байсан. Шал өөр газар байсан гэж. За тэгэхээр хоёрт бол одоо тэр автомашин одоо нөгөө нэг осолд орох үед хүн ингээд санаандгүй байдлаар осолд ороход мэдээж машиныхын тоормсыг нөгөө жолооч чинь гიშгэн штэ. Тэгэхээр нөгөө зам дээр нөгөө машины дугууны тоормсны мөр гардаг штэ. Маш хурдтай явж байгаад маш хүчтэй тоормслохоор угаасаа дугуур шатаад мөр гардаг те. Тийм мөр ерөөсөө олоогүй. Тэгэл ерөөсөө энэ хоёр фактаас дүгнэнгүүтлээ мөрдөгчд за энэ Томи Яно бол аавынхаа шарлын газрыг ирэхэж яваагүй юм байна. За тэгээд дээрэс нь бол санамсаргүй байдлаар осолд орж ээжтэйг хамт нас бараагүй юм байна. Ерөөсөө тухайн өдөр цогцос олдоод 2 хоногийн дараа амиа хорлъё гээд ээжийг авч яваад ээжтэйг хамт амиа хорлоод хүцсэн юм байна гэж тогтоосон байна. За ингээд мөрдөгчд бол осол гараад бүхэл бүтэн 2 хүн нас барсан. Нөгөө нэг алуурчин Томи Яно ч машинтайгаа явж байгаад ингээд нас барчаад байхад яагаад ингээд сэжиглээгүй өнгөрцөн бэ? Тэгээд бүр Тэгээ бүр нөгөө нэг Японы нөгөө эн систем гэдэг байгаа шүү дээ. Нөгөө нэг замын одоо хяналтын камерын тэр бүхэл бүтэн системээр чинь дахин хайхад энэ Томи Яно мэдээж тэр өдөр осол гарсан нь бичигдсэн л байгаа шүү дээ. Тэгээ яагаад энэ хүнийг сэжиглээгүй өнгөрцөн бэ гэд нэг асуулт гарч иржээ. За тэгсэн чинь ингэсэн байгаа. Яагаад цагдаа нар ерөөсөө энийг анзаараагүй өнгөрцөн бэ гэсэн чинь тэр осол гарах үед Томи Яногийн унж явсан машин нь шүү дээ, тийм. Тэр Мияко Хиракогийн ажлын гадаа харагдсан седан загварын Марк 2 цагаан өнгийн машин биш байсан юм байна. Ээжтэйгээ нөгөө нэг осолд орохдоо унж явсан машин нь Toyota Vitz маркийн машин байсан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг цагдаа нар ч нөгөө Марк 2-ыг л хайгаад ийсэн машиныг. Тэгсэн чинь нөгөө нэг алуурчин маань ээжтэйгээ хамт нөгөө нэг Vitz Toyota Vitz машинаар явж байгаа осолд орсон байсан учраас ерөөсөө энэ алуурчныг одоо гол анхаарч сэжиглэж илрүүлээгүй энэ хэргийн ерөөсөө цөм болцсон юм бэл.
За ингээд хэрэгтэн нас урцсан байсан учраас түүнээс одоо Томи Яногоос байцаалт авч Томи Яногийн шүүх хурлыг болгож одоо Мияко Хираког хэрхэн одоо алсныг өөрөөр нь яриулж яагаад ийм гутамшигтай үйлдэл хийснийг ийм гэмт хэрэг үйлсныг өөрт нь хүлээлгэж ялыг нь бол одоо хүлээлгэж чадаагүй. Явч нь одоо энэ алуурчин маань аль хэдийн нас урцсан байсан. За цагдаа нар бол одоо яг хэрэг яг юу болсон бэ гэдгийг бол ер нь таамаг гаргасан. За энэ таамагт юу вэ гэхээр Томи Яно бол Мияког ерөөсөө хэд хоног ажигласан байна. Дагаад одоо ойроос анзаараа тий. За ингээд бол Мияко Хираког ингээд дотор байрнаас ажил руугаа ажилласаа дотор байрнаас явдсан байна. Хаагур явдсан байна гэд ингээд хэдэн цагаас таардаг гэд бүх юм нь бол судалсан. За тэгээд бол яг хүн барагтаа явдаггүй газар дээрээс нь яг камерт өртгөөргүй газрыг яг олонгуутлаа тэрүүгээр Мияко Хираког алхаж явахт нь за энэ уг алуурчин маань машиндаа суулгаад тэгээд тулгаалсан. За мэдээж бол Мияко Хирако бол одоо маш тийм хүнд хил хүүгээ хилчдэг өөрийгөө бол хамгаалцдаг тийм одоо гадагшаага зан чанартай охин байсан учраас тухайн үед бол одоо тэр машин дотор ч юм уу тэмцэлтэн ш ноцолцсон нь бол одоо тодорхой өөрийгөө хамгаалах гад тий хэлж байгаа шүү дээ. Мияко Хиракогийн найз нь хэлж байгаа хгүй. Мияко бол одоо хүнээс айгаал хүлцэнгүү загнаал за би машинын суугаа явчих гэдэг утгадуулахт нь ингээл дуугаа суух тийм охин биш ээ. Мияко бол одоо жинхэнэ үзэлцэн жинхэнэ бол хэн гэдгийг харуулж чаддаг тийм зоригтой охин гэсэн утгаар хэлсэн байсан шүү дээ. За ингээд бол хохирогч эмэгтэй Мияко Хирако маань одоо хулгайлагдах үедээ алуурчин Томи Янатай бол өстой нэгийг үзэж хийдэлээ тайлцсан гэдэг шиг тийм ноцолцсон тодорхой. За яг энэ байдлаас болоод одоо маш түргэн ууртаа маш агрессив тий одоо төрөмгийн алуурчин Томи Яна гэж уурыг бол маш ихээр хүргэцэн тодорхой гэж аахгүй. Яг одоо богино хугацаанд маш их тесрдэг хүн гэдэг байгаа шүү дээ энэ алуурчин чинь. За ингэнгүүтлээ энэ алуурчин тесрээд одоо тэр маш их тесэртлээ ууралсан хэлээд байгаа байхгүй. Яагаад гэхээр энэ хохирогч эмэгтэй Мияко Хиракогийн бол үхтлэн зодож боомлж алсан бас бол одоо мөрдөгчд тодорхой харагдаж байна гэд хэлсэн байгаа тий. Тэр одоо цогцыг яаж боомлсон байна. Тэр одоо нууц эрхтний яаж одоо хин хүүсийн тодорхойлох аргагүй болтол нь эрэмдэглсэн байна. За тэгээ нүүрэн дээр нь бүр гутлын мөр гаргасан нүүрний хэсэгт бүр ингээд хөх нэц болтол нь тис цогцсон ингээд бүтэн арьс үлдээгүй болтол цогсон. За хоёр нүдний одоо нулимсны сүгээс цус гарсан гэдэг энэ бүхнээс бол одоо энэ хүн маш их ууралсан байна гэдгийг мөрдөгчд тогтоосон. За ингээд бол харамсалтайгаар бол одоо энэ алуурчин маань хэрэгээ одоо хүлээхгүй Мияко Хиракогийн цогц олцсноос 2 хоногийн дараа амиа орлоод ингээд ээжтэйгээ нас барцсан. За ингээд хэрэг бол одоо бүх юм тодорхой байсан учраас Японы одоо 3000 гаруй мөрдөгчд 7 жилийн турш маш идэвхтэй ажилласны үр дүнд хэрэгийг илрүүлээд за ингээд энэ хэрэг маань хаагдчихэ. За ингээд өнөөдрийн маань хэрэгүүгээр дуусчихна. Та бүхэн таалагдсан бол илүү хуруу сувг дээр лайк дараарай, subscribe дараарай, share хийгээрэй гэж хүсье. За мөн энэ доор харагдаж байгаа хаан банкны данс руу та бүхэн намайг дэмжиж байгаа бол одоо хандивч гэх юм уу тийм ээ намайг дэмжих зорилгоор та бүхэн одоо нэг багахан дэмжлэг одоо үзүүлж одоо мөнгө хийгээрэй гэж та бүхэндээ хүсье. За ингээд дараагийн дугаар хүртэл баяр таа.